Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 11-12 дугаар хорооны иргэд хэвлэлийнхэнд хандлаа. Гэр хорооллыг дахин төлөвлөх ажил зогсон байдалд орж иргэд хохирсоор агаад тэд бухимдалтай байгаагаа дуулгаж нийслэлийн удирдлагуудыг амснаа хэрэгжүүлэхийг шаардсан юм. Нийслэл хотыг тохижуулан иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилготойгоор гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг хотын дарга Батүл санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрагч байгуулан 2012 оноос хойш үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Гэр хороолд амьдарч байгаа иргэдийг орон сууцжуулан хотын зарим хэсгийн гэр хорооллыг дид бүтцэд холбон хаавсжуулна гэж тухайн үедээ хотын дарга иргэдтэй уулзаж амлалт өгч байсан ч өнөөдөр энэ ажил бодит болсонгүй. Харин ч эсэргээрээ иргэд хохирч хашаа байшингаа хэдхэн квадрат метр умгар өрөөгөр солих дээрээ тулсан байна. Өнөөдөр дахин төлөвлөлтийн ажил гэхээсээ илүүтэйгээр аль нэгэн барилгын компанийн эрх ашигыг дэмжсэн ажил болцоход байгаад иргэд бухимдалтай байна. Зөвхөн Сүхбаатар дүүргийн 11-р хорооны хувьд гэхэд л нийслэлээ сонгогдсон компаниуд нь иргэдтэй бүдүүлэг хандаж хүчээр нүүлгэн шилжүүлэхээс гадна барилгынхаа ажлыг ч эхлүүлэхгүй зогсон байдалд оржээ. Энэ тухайн холбогдох газруудад нь учирлаж компаниас олж ажлаа түргэн шуурхай баталгаатай хийдэг барилгын компаниудыг иргэд өөрсдөө сонгоё гэж удаадаараа хүсэлт илгээсэн ч нийслэлээ сонгогдсон компаниудыг солих боломжгүй гэсэн үгээр тэдний амыг тагладаг байна. Тэгээ одоо манай тэнд одоо барилгажуулах төсөл явагдаад эхэллээ гэдээ ингээд зарлахад нь бид нар дахин төлөвлөлтийг бол маш сайн дэмжсэн. Одоо энэ ЗАГ компаниг ороход бол нэлээд баяртай байсан чинь ЗАГ компани бол одоо болтол одоо ерөөсөө манай тэр орчинд бол барилга байшин барихгүй байна. Ерөөсөө худлаа тийм нэг 80 хэдэн хувь хүрсэн гэсэн тийм юм барьж чад одоо айлуудаар бичиг тараагаа яваад байдаг байхгүй. Тэгээ тэр эдэр нь ерөөсөө байхгүй. Тэгээд иргэд ингээд мэдээлэл авъя загтаа уулзъя гэдээ ингээд дуудахаар заг ерөөсөө ирэхгүй. Манайх одоо 4 удаа дуудсан манай иргэд. Өнөөдөр өвлийн өхөө өвлийн хүүтэнд өчнөө айлыг ингээд нүүлгээл байшингийн нураахад алуудаж гэр орны хүнгүй эзэнгүү байхад хүртэл нуулгаад буулгаад нураагаад хөрөнгө өгчдийн эвдээс үтгэхэд ингээд нүгэ явдаг. Гэр хороол дахин төлөлтөөр Монгол улсад ерөөсө ганцхан 2хан компани байгаа юм шиг ингэж хандаж болохгүй тий. Гэр хороол дахин төлөлт рүүгээ том компаниудаа оруулж ирээ. Олон компани оруулж ир. Иргэдийн дунд нь тэр тендерээ зарлал, иргэдийн дунд нь дуудлага худалдаагаа явуул, иргэдийн санал хүсэлтийг тусах, иргэдээсээ санал хүсэлтийн сонс бод тэдний бодлогондоо тусах оруул гэж л хэлмээр байгаа байхгүй юу. Тухайн үедээ хотын дарга иргэдтэй уулзаж газрыг боломжийн үнээр үнэлэн иргэн бүрт тухтай амьдрах орчныг бүрдүүлэхээс гадна хотын өнгө үзэмжигт сайжруулна хэмээн амлаж байсан. Энэ үгэнд оршин суугчид итгэн бүх ажлыг дэмжиж байсан хэдий ч өнөөдөр ярьснаа хэрэгжүүлэхгүй харин ч байдлыг дордуулан ард иргэдийн итгэл найдвараар тоглож байгаад тэд гомдолтой байгаагаа дуулгасан. Орон сууцны ханш 1 м квадрат нь 1,800,000-аас 2 сая төгрөгийн үнэтэй байгаа ч иргэдийн газрыг 1 м квадратыг нь 100,000 төгрөгөөр үнэлж байгаа нь шудраг бус байгааг тэтгэлсэн. Тиймээс зөвхөн ашиг сонирхлын төлөө биш ард түмэн нийслэл хотынхаа төлөө бодиттой үр дүнтэй ажил хэрэгжүүлж иргэдийн тайван амьдрах орчныг бүрдүүлж өгөхийг сануулсан юм а.